Тэнгэрт дүүсэн уулсынхаа арайг харж, Тэнгэрлэг Монголын шүтэн гэлээж, Тэнүүн их орчлонд дуугаан хадаах заяа хайрлсан тунгалаг ариун ээжээс минь илүү шүтэн бидэнд үгүй лээ. Эрхэм үзэгч таны энэ арайн амар амгаланг айлтгая. Ээж гэр бүлийн нэвтрүүлэг маань ээлжид шинэхэн дугаараараа үзэгч тантай учран залгаж байна. Манай өнөөдрийн дугаарт авт тээврийн жолооч явсан үүлэн дуран эмэгтэй далгар ээжийг бид үр хүүхдүүдийн хамтаар баярлуулсан байгаа. Одоо ч тэр хийж бүтээснээрээ ард олондоо үйлсээ бүтээж яваа нэгэн гайхалтай эмэгтэйг үр хүүхдүүд нь баярлуулсан байгаа. Ингээ бүгдээрээ хамтдаа нэвтрүүлгээ талтан үзцгээе. Үүний дараа хэрхэн ээж баярлахыг үзэгч та бүхэн мэдэх болно. Үзэгчтэй би яг одоо Чингисийн хүрээ аялал жуулчлалын бааз дээр хурж ирсэн байна. Учир юу вэ гэвэл миний ажид зоож одоо зогсож буй даалгар ихч маань бидний нэргэн тойронд байгаа энэ сайхан гэрүүдийг одоо уралсан юм үйлчин эмэгтэй байгаамаа. Та бидний яг чанга харталт харагдж байгаа энэ сайхан том гэрийг болол мөн ажлын даалгар ихчийн маань одоо уран бүтээл байгаа. Ингээд сайн байна уу та? Сайн байна. Шууд одоо таны хийсэн бүтээснээр л хэллээ дээ. Сайхан үйлж байна уу? Сайхан үйлж байна. Үнэхээр бас бахархас гэдэл төрж байна л да. Шууд л ингээд уулзан гутаал тэр сайхан гэрүүдийг яаж барьсан тэрийг хэдийн л танаас асууя гэж зорилоо. За одоогоос 6 жилийн өмнө энэ гэрийг одоо энэ дөнгөс суурийн тавиал энэ одоо энэ гэрийн яс моднуудыг авцраал энэ дээрээсээ чавчаал мужаанууд нь хийгээл би зэрэгцээл одоо эсгийн одоо юу гэдгийг бүх юм нисгээл одоо тэгэл оёж эхэлсэн. Тэгээд одоо 4-5 жил ойсон юм энэ гэрийн юм нийтдээ оёод тэгээд дуусгаад нодлон одоо энэ тойрож байгаа одоо бүх жижиг гэрүүдийн нодлон урьж нь 2 бариг дуусаад тэгээд одоо эх 2-5 болгоод бүгдийг нь аяж дуусгасан. Одоо тэгээд энэ гэрүүдээ бүгдийг нь одоо халж хөлтөрхтэй болох гэж хээтэй. Тэгээд тэр эсхийг одоо бид нөр өөрөө одоо гараараа эсхийгээ хийгээд хээг тавиад өөрөө гараараа зээгээ алгадаад ингээ хийлээд оёдгийг. Одоохондоо бол одоо 5 хамтаа 16 гэр байдیں۔ 5 хамтаа 16 гэрийнхаа л ямиг ойсон. Дөнгөж би одоо ондоо багтаагаад сая дуусгаад одоо энэ давтраа тавьсан байж байгаа. Шинэ оныг их арвин уран бүтээлээр өндөр өгч авч байгаа юм биз. Тэгээ одоо энэ юу 32 хамтай гэрээсээ одоо энэ их бас их утга учиртай баригдсан энэ гэрүүд болохоор 32 хамтай гэрээсээ ингээд 6 хамтай гэр болоод 5 хамтай гэр болоод 4 хамтай гэр болоод тэгээд ийм тойрог маягаар тэгээд энэ гэрүүдийн тэр халзнууд нь болохоор 5 энэ 6 хамтай гэр нь болохоор шар дэвсгэртэй. 5 хамт нь болохоор цэнхэр дэвсгэртэй. 4 хамт нь болохоор ногоон дэвсгэртэй. Одоо нэг өсөндөө нар мандаж байгаа тэнгэр газар гэж ингэж зөвгнөж ингэж одоо өнгийг гаргаж эсхийгээ яг тийм өнгөөр нь хийгээд тэгээд хийлж байгаа юм. Их утга учиртай юм байна тийм ээ. Тэгэхээр миний мэдхийн би сонсноор энэ тав дээр яг чанга харталтайгаа гэрийг бол дэлхийн бараг одоо хамгийн том гэр гэж ойлгосон. Дэлхийд хамгийн том гэр. Хамгийн том гэр яг Монгол гэрийн югаар баригдсан одоо ийм том гэрүүд бол байдгийн гэсэн. Тэгвэл яг Монгол гэр шиг эсхийгээр одоо ханы үдээсээр юугаар ханы болтоор ингэж боодгүй ерөөсөө одоо байшин шиг шавраар ингэ барьсан байдаг юм байна л да. Энэ бол яг хичнээн том боловч яг Монгол гэрийн юугаар бүх юм нь хийгдсэн. Та тэгээд одоо хэдэн үнийг бүрэлдэхүүнтэй энэ гэрийг ойж дуусгав. Яг хэдий их орцоо адаас тарцвал 5 жил болсон баха. Тэгээд одоо нэг 2 оёдл чинь авч төр зур ажиллуулж яасан. Тэгээд ер нь хүүтэйгээл голцоо. Хүүтэйгээл голцоо ер нь хийсэн дээ. Тэгэхээр одоо энд байгаа бүхий л гэр маань одоо долгор их чим нь уралсан тийм ээ. Гар ороогүй гэр ер нь байхгүй дээ. Бүгд миний гар орсон. Тэгээд надад нэг зүйл сонирхолтой санагдаад байгаа. Би яг одоо үзье гэж бодоод байна долгорч. Яг үзэгчтэйгээ хамт энэ бидний арталтайгаа энэ том гэрийг доторхын бүгд хамтдаа үзье те. Яаж ийж ойсон те хамгийн жижиг нас үзье тэхүү. За тий. Бидэнтэй хамтдаа үзэгчтэй. Яасан гоё юм бэ. За энэ гэрийг байхад одоо гэрийн чинь одоо хамгийн гол юм гэрийн жагтаг гэдэг шүү дээ. Энэ жагтгыг би 25 метрийг 4 талтайгаар ингэж одоо хаанаас нь чарсан ингэж шүлжсэн юм шиг маягаар ингэж одоо хийж өгсөн. Энд 25 м жагтаг орсон.
За энэ гэрээ эсхий одоо ганцхан дан эсхий ингээд энд 3 давхар эсхийтэй энэ гэр. Энэ гэрт 360 эсхий болсон. Оо бас асар их та 1 жил одоо 360 эсхий орсон. Эрдэнтийн эсхийгээр авч хийжсэн анх эхлээд хийгдээ. Тэгээд брезент нь болохоор 1180 м брезент орсон. 1180 м брезент орсон. Асар их хөдөлмөр шүү. Та ядарсан лээлгүү дээ. Ядархтаа ядарч илсэн. Тэгээ ер нь нөгөө ийм их юм чи ер нь би нөгөө гэрээтэй ажилчин болохоор айлын одоо эзэгтэй юм болохоор өөр хүүхэд хань ижил гэр орон лугаа яараад бас цаг хугацаагүй л ер нь айсан доо. Тэгээ өглөө 8-д гараад шөнө 11 хүртэл аяал ингэдэг л байсан. Үгэнд цэцэн уйланд уран бай гэж Монгол ардын сайхан үг байдгийг бид мэднэ. Энэ удаагийн дугаартаа эгэл даруухан хөдөлмөрлөн яваа ээж долгор бол цаг нартай уралдан залхуурал гэдгийг умартан үйлийн урлаад л хэдийн 16 жилийг ардаа орхижээ. Та бидний харж байгаа энэ сайхан гэрүүд бүгд л долгоргойн бүтээл. Жаргалантын аманд байрлах Чингисийн хүрээнд дэх энэ том гэрийг 4 жилийн дотор ойсноос эхлээд тэрэнд бахархах зүйл олон. Залуудаа тоотой хэдхэнд тооцогдох тээврийн жолооч явсан шудраг шулуухан зантай ээж маань өнөөдөр бидэнд хийсэн бүтээснээ л харуулъя гэж зорьсноос үр хүүхдүүд нь өнөөдөр тэрнийг баярлуулна гэж долгоргой зүүдлээчгүй яваа. Ээжийнхээ хийсэн бүтээсэн зүйлийг хараад бахархаж хайрлаж явдаг үрс нь өрийнхээ төлөө үргэлж сэтгэл оюунаа зориулдаг ээжигээ хэрхэн баярлуулж халуун дотн яриа өрнүүлэхийг нэвтрүүлгээсээ үргэлжлүүлэн харцгаая. Зя. За ээж минь ээ. Энэ бол конфликтээс бүлгийн хүргэдэг ээж гэр бүлийн нэвтрүүлэг юм аа. Тэгээд та баярлалаа. Энэ өндрийн мэндийг хүргье. Таны бүтээлийг ярихлах нь бол зөв хэрэг байсан. Гэхдээ энэ яг үнэн утга учир нь бол өөр хүүхдүүдийн ханд таныг баярлуулахаар өнөөдөр бидний цавларсан ээж гэр бүлийн нэвтрүүлэг юм байна. За хоёул дэш явъя те. Гайх уу та. Гайхлаа шүү дээ. Хүүхдийн дээр өвцөн болохоор нүдэн гайхчихлаа. Хорнлизээс бэлтгэн хүргэдэг ээж гэр бүлийн нэвтрүүлэг маань энэ удаагийнхаа дугаарт за үүлэн дуран. За тэгээ бас авт тээврийн жолооч хийж явсан ийм эмэгтэй долгор гэдэг ээжигээ бид үр хүүхдүүдийн хамт баярлуулахаар өнөөдөр зорьсон юм аа. Тэгээд бяцхан хууралтыг бол хийсэн байгаа. Гэхдээ тантай ингээд ярилцаад хийж бүтээсэн тэр зүйлийг хараад надад их бахархах сэтгэл төрлөө. Тэгээ өнөөдөр энд бол орж ирнэ гэдгийг та одоо өөрөө мэдээгүй одоо тэр гэрт маань ийм юм байгаа гэж яг тайлбарлах журмаарыг хоёлаа орж ирсэн тийм ээ. Вирус мэдээгүй орж чам бүх хүүхдээс орж байгаа нэг л гайхалтай шүү дээ. Эдэн нам хорччил гэж л мэдлээ. Энэ хүү үйл ажиллагааг одоо зохион байгуулсан хүмүүс маань л одоо танаа охин ариун чимэг тэгээ бимба гэх тийм ээ хүүхдүүдийнх нь нэг бид нар ээжигээл нэг баярлуучмаар байна тийм өнөөдөр ингээл бидний төлөө ингээд явдаг. Тэгэд биднийг удаач гэсэн ингээд ээжигээ баярлуулсан билүү гэд энэ саналыг хүлээж авсан юм аа. Тэгээ хүүхдүүд дээр нь микийг аялуулъя гэж бодлоо. Тэгээ за хэр одоо энэ үйл ажиллагааг зохион байгуулахад оролцож чадав ээж маань мэдэх гээдээ үү яа энэ талаар бидэнтэй ажиллахгүй юу? Нэг сайн мэдгдүүлээгүй тэгэл цэмэрхэн явсаар байгаа л тэгэл өнөөдөр хүрлээ. Тэгээд энэ өдөр ээжигээ баярлуулъя гэж бодоод хүүхдүүд нь дуудаал тэгээ гинтийн бэлэг барья гэж бодсон. Гинтийн бэлэг бол чадсан баг. Тэгээ хүүхдүүд нь бүгдээрээ дандаа хайртай шүү. Гомдоож исэн бол уушлаарай хүүхдүүдээ. Бүгдээрээ хайртай шүү. Хүн шиг яваад бүгдийг өөрийнхөө ээж минь надад энэ сайхан биеийг төрүүлээд өглөө. Тийм болохоор би өөрөө цаашдаа өөрийнхөө ухаанаар бүгдийг хийж явбал хүн шиг бол ээж минь баярлах юм болоо л гэж боддог. Тэрнээс биш тэгэж алийн болгон тэгэл ээж аваасаа юм гуугаал явах. Тэгээд хүний том болчоо тэгээд ухаанаараа л явбал ээж авд нь баярлах болоо л гэж боддتي.
За тэр ч бас үнэн үг шүү тийм ээ. Тэгэхээр энэ сайхан одоо бидний энэ тоглон сууж байгаа энэ гэр тийм ээ. Ээжийнх нь энэ уралсан зүйлийг харахаар надад бахарх сэтгэл төрж байгаа юм чи мэдээж үр хүүхдүүд нь бүр омгшиж байдаг байлгүй дээ тий. Сэтгэлээ олохгүй. Тэглгүй яг ээжийнхээ хэлсээр одоо үр хүүхдүүд нь бахархгүй бол одоо өөр хэн бахарах вэ? Тэгээ ийм сайхан юм хийсэнд нь тэгэл найз нөхдөд үзүүлчих санаатай тэгэл найз нөхдөдөө амралтанд явъя мó гэж гэх юм бол тэгэл аль болох ээжийн хийсэн газар руу дагуулж ирэл энийг юмс гайхуулчих санаатай л тэгэл ээжийнхээ символтой бахархаж явдаг доо ер нь бол. Ээж маань хэлж илээ л дээ ингээд нэг авахаар одоо ингээд би нэг 5 сард явчлаа гэхэд нэг 10 сар гэдэг байршилчдаг гэд. Ээж чинь тэгэл 100 тэгэл 5 тэгэл явчихна тэгэл бид чинь тэгэл автагаа тэгэл гэртээ тэгэл хоолундаа хийх гээл тэгээд айлын нөө дам банд нар болохоор чинь тэгэл бас хоолундаа хийх юм одоо асуудал зөндөө гарна өө бас тэгэл асуудал их гарна штэ тэгээд нөгөө нэг чи хийвэ хийгээл ихтэй хөлтөө чинь тэгэл тэр болгон дээр тэгэл муудалцаал тэгэл яг то би чинь нөгөө нэг айлын дундах миний дээр нэг ах тэгээ манай дүү одоо энэ байна тэгээд яг хөө тэгээд ээжигээ байхгүй гоо тэгээд болно бол ингээд байхгүй байлаа гэдэг одоо ээжиг энчээ байгаад тахта тэгээд бид нар хэцүү байна гэдэг дуудаад байлтай авшаа тэгээд тэгээ сайхан гэр орондоо тэгээд найртай тэгээд одоо болцоож байна тэгээд ер нь тийм хөдөлмөрчл хүн л дээ тэгээд ер нь нэг юм ихлүүлсэн болол ерөөсөө дуусгах ажил амардаг. Тийм амраатахын нэг за өнөөдөр юм хийсэн. Би өнөөдөр жоох амрах ёстой гэсэн юм бол аахгүй. Хийсэн юм аа бол ерөөсөө дуусгах ажил санаа намран. Тэгээд хүмүүс айгүйх юм захиалаа өгж юм хэлэхдэг. Тэгэл тэр хүмүүс нь одоо нэг 3 хоног, 7 хоног гэж хэлдэг байхгүй. Бид нар наанаас нь та ийм баг хугацаанд одоо ийм их юм хийж амжих юм уу наад би юу гэлдэгдэг. Тэгээд өөрөө олол өстой амжина гэл одоо хүний юм захиалсан хугацаанд нөхгүй л болохгүй гэл ерөөсөө тэгэл хийж дуусгах хүний юмыг цагт нөхчөөж санаа намардаг тий. Одоо ингээ нэг амьдралдаа нэг ээжигээ тийм л зүйлийг хэрэгжүүлэндээ одоо надад тэр зүйл нь одоо ч гэсэн ингээ хэрэг болж ийн шүү гэсэн зүйл мэдээж хүний амьдралд байж л байдаг шүү тий. Тэр зүйлээсээ олзож. Айгуу сайхан гэрээ эзэгтэй. Хүнийг орсон гарсандаа ямар ч гэсэн ингээл цайтай унттай байгаагаараа сайхан дайдалдаг. Бүр бэлгэцлэгтлэн дайлдгүй махэд өөртөө байгаа бүхэл юмар дайлж чаддаг. Тэгээд сайхан хоол унд сайхан юм шүү дээ. Тэгээд ер нь хүнийг энэ тийм энэ юм гэж ер нь хүнийг голдгоо. Ямар ч хүнтэй сайхан харьцдаг. Тэгээд ер нь тэр зан чанарыг айгүйх бахархдаг шүү дээ тий. Орсон гарсан сайхан дуутай цайтай тий. Тэгэл сайхан шудрах бас айгүй шудрах зантай хүнд хэлий гэсэн бол хэлий гэсэн юм хамаагүй л хэлчихнэ. Тэгээд жоохон гомдомтгой талтай тий. Гомдоожсэн бах уу бид нарт л гомдлоо гэж хэлдэг болохоос зөндөлөх гомдоожсэн байлгүй. Тэгээд ташрамж гомдоожсэн бол тий уучлаарай. Тэгээд тэр болгон бид нар чи их цаг зав гаргаад байнга очиол наанцаана гэдэг чаддгүй л дээ. Тэгээд тэгтгэт минь уучлаарай л гэж хэлээ байнга хажууд найдаг болохоор хаяал нэг очиж байгаа юм чинь. Ээж минь ингээд өнөөдөр үр хүүхдүүдэд тойруулаад хийж бүтээсэн зүйлээ хараад ингээд суухчаас нэг сэтгэлийн сайхан жаргал үз тийм ээ. Та бидний сэтгэлээ болцгоо. Наад би ч тэ хитэн хүүхдээ одоо энэ охин хүүгээрээ сургууль золох гэж ил одоо энэ гэр орны юм хийгээл одоо ичнэ би одоо тэтгүртээ суудсан ч гэсэн одоо тэгэл гар хуруугаа жилж яа нэг үеийн хэдийгээ би сургуультай одоо мэрэгжилтэй болохын төлөө явсан одоо ингээд үр шимийн нөхдөд сургууль соёлоо хүүхдүүд төгсөөд одоо хань жилтэй өр хүүхдтэй би очицээтэй болчоод одоо сайхан л байна. Даал нэг баг хүүгээд гисчих юм бол тэгэл миний ажил гүйцэж байгаа да. Тэгэл нэг амаргаа ирэл гэж бодчих. Түмэнд хэрэгтэй зүйлийг хийгээд тэр зүйлнээс үр хүүхдүүдэд нь ирдэг гэд нэг сайхан яриа байдаг шүү дээ тийм ээ. Өнөөдөр энэ аялал жуулчлалын бааз Монголын үндэсний гэсэн дээр өв соёлыг хадгалсан маш олон сайхан зүйлүүд байна л да. Тэгэхээр танаа гэрт бас тийм үүлэн дуран хүн байна уу? Хүүхдүүд одоо тэг хүүгийн талаас одоо тэр дунд банд том банд энэ охин энэ бол миний хийдэг юм бүгдээр хийж чадна. Бүгдээр ойно. Одоо ирж ихгүй эмч ихгүй бүгдээр ойно. Одоо тэгээд эдгээр чинь нөгөө жоохон сургуульд 10 жил байхад нь би ингээл юм хийдэг байхад гिचилээ таргаал айгу хурдангүйж ирэл одоо нөгөө хялгсын ураал түйдэг хийж өгöd. Тэгээл би чинь нөгөө түйдгээр нь юм хаалгадал цахараад бүстээр ингээл хүмүүс ч одоо ингээл гэрийн бүстээр захиалаад одоо энэ бааз чинь л ихэд одоо ингээл 10 20 гэрийнхаа юмыг шинжилнэ гэж
захиал өгч чинь би тэгээд хийн штэ тэгэл бүгдийн хийн. Тэгээд энэ хэдэл нь тусалж яасан. Бид нар бүгд хийж чадна. Ээж одоо энд ажиллаа хийгээд ингээ байж хат мэдээж хүүхдүүдээ сэтгэлээж хилээдгэл ах баг хүүгийн үед ээжигээ сандаг байв уу тэгээ хурж ирчээд байдаг байв уу чи тэр тал дээр бидэнтэй хаваалцаж нэг ээжтэйгээ ингээл ер нь хэр их ирэх хүссэн бэ? Ирэх байсан. Ирэх байсан гэх. Ээжигээ саналгүй яах вэ? Хэн ч гэсэн ээжигээ хоол яваад төхөр удаад ирэхээр гаднаа илэрхүүж гэсэн дотроо санжил дараа тийм болохоор гэрт ээж аам уу ээж юм уу аав нэг нь байхгүй болохоос л юу гэдэг ээж явцаар тоогоо өөр явсан шиг хэцүү хоол их гэж асуудалтай нилээн бэрх ээжигээ санаа. Ээжийн ер нь хийдэг гарын тэр амттай цагаан хоолыг нэрлэвэл цөөн будаатай оргоо ил гоё. Бас бантан байгаа. Өөрийн гараа гаргаж ийгүү те. Та одоо ингээд энд байхдаа мэдээж ядарч ачаалтай ажиллаад хэцүү байсан зүйлүүд он жилүү зөндөл байгаа тийм ээ. Тэгэд ингээд үр хүүхдүүд нь нэг өвдөх ч юм уу тийм тохиолдол байсан. Яг ингээд энд юмаа хийгээд байдаг. Тэр цааталд нэг сэтгэл хилээжсэн асуудал гарч ирсэн үү? Одоо хүүхдүүд ч гайгүйсэн ер нь жоохон өвөн маань л нэг сүүлийн үед яг нэг нойр улжрахад болоо жаа би нүд тэрэн л их зовдөг одоо намайг байхгүй болохоор нэг эдгээр чи хүүхдэл юм чинь хоолыг тааруулахгүй тэр нойр улжрахыг л жоохон өрөөслийн хөдөлгөч гэдэг тэрэн л би их зовдөг тэгэл тэрэндээ л их зовдөг даа тэгэл яа. Тий өнөөдөр нэг ханьнаас нөгөө тээвэрт явцсан тий бас ч явлаач та ч бас их сонин сайхан дүгдээ танилцчихсан хүмүүс элээ шүү тий. Би энэ залуудаа таксин жолооч яаж байгаад өөрийнхөө сонирхлоор ер нь тээврийн жолооч ер нь л жолооч болыг гэж бодож байгаа. Би бүр анх эхлээд болоод сахиу үед л эсвэрч юм байсан бэ. Тэгээ эсвэрч юм яаж байгаад тэр үед бол нөгөө цэдэн бол пилотогоо энтрийн одоо нэг захиалж одоо тэрийг эсгэдэг байсан. Тэгээ сүүлдээ ерөөсөө жолооч болох бодол маань хөтлөгцөөр байгаа л тэгээд такси базын дээр би авцрагуул зараад тэгж жолоочсон. Такси баз нэг 4-5 жил ажиллаад такси базаас ахын тээвэр гэж тасарч гарангууд энэ тэгэл тээврийн жолооч шууд 20 хэдэн жил тээврийн жолооч хийгээл. Би ингээд тантай ярьсан чинь надад нэг юм сэтгэл төрөөд байгаа байхгүй юу гэхээр тээврийн жолооч байсан те ингээл тэр өвс ингээл аваач жүжижсэн гэх нэг иршүүд юм шиг. Тэгсэн хэрнээ үүлэн дуур ингээд ойл хийж байгаа нэг эмэгтэй хүний чинэртэй те. Ингээ бодохоор та ер нь нөгөө нэг гадаа гарч гэрт орж им гэдэг үргийг их гүйцэтгсэн ноён нуруулаг эмэгтэй юм болов. Яг одоо хоёулаа тийм хөдөөгаад явдаг хоёулаа жолооч юм чинь тэгэл хэн байгаа нь аль байгаагаа хийгээл одоо хатан ээж минь одоо амт сэрэн цагтаа бол над битэр тусалж ирсэн нөгөө ирээдүйд жоохон байхад сургууль цэцэрлэгт нөгөө аавна. Тэгэл би хэрэгч одоо хүүхд хөшгөл одоо би чинь улсын урах зураалтанд явна. Баруун хараа зүүн хараанд ургацсанд явдаг байлаа. Гачууртын шар хоолойд нөгөө даршинд явдаг байлаа манай. Тэгээ тэр болгонд ч явж бүх тэр зудан төгөлтөл явж лээсэн тэгээ. За тэгэд бид юуны тулд ингэж хуран цуглалаа тий. Үр хөвгтүүдтэйгээ ингээ нэг ширээнд ингээ сайхан сууж явах бас ажлын хамт олонтойгоо байна гэдэг чинь их сайхан зүйл. Ач зээнэр нь ч гэсэн ингээ байна. Би одоо энийг бяцхан асуулт явуулъя гэж бодож байна л да. Хүүхдүүд хэр ээжигээ мэддэг байна гэдэг талаар мэдгэж байна. За ээжийн нэг байнга аялдаг дуу гэж байдаг. Ээж хүн болгонд аялдаг. Одоо энийг хэн мэдэх вэ? Хэлэх үнэ шууд. Хөтөн болгосон тэр өдөржин шумбан тоглоод магтаад тийм. Тэр доо. Тэрийг байнга Сэрлэн байна. Одоо би тэр тээвэртээ өдөр зуданд явж байхдаа хүртэл одоо тэр цаваанд нэг ээлжийн амралтын жолооч гэж явдаг. Тэгээ тэр нөгөө цавааны бүх жолооч тэр миний кабинд ингээ нөгөө ээлжийн жолоочоо ингээ машина өгчөөр манай кабинд дэрж ирээ. Тэр бид нар бүгдээрээ сурж ирж байсан. За тэр сайхан дог тэгвэл аялуулах юм байна. За ээж одоо хүүхэд байхдаа ч юм уу тийм нэг ээжийг нэг сахилгуудад гомдоож исэн зүйл байна уу? Эсвэл нэг хөвгөлтэй гэр бүлийн зүйл тохиолддог ш тий. Тэр зүйлүүдээсээ бидэнтэй хаваалцаач. За одоо хөвгөлтэй гэж нь мартчихаа одоо уурлуулж исэн нэг юм байт. Одоо ээжийн одоо манай эмээгийн гэсэн нэг бүгжин байдаг гэсэн. Би тэр бүгжнүүдийг аваад алга болчихдог гэсэн. Тэгээд тэр нь энэ бүгжийг нь авч алга болдог байсан. Тэгээ нэг өдөр энэ бүгжийг авч явж байгаад алга болгочихжээ. Тэгээд ээжтэй загнуул ээж уйлаад. Тэгээд өөрөө нөгөө гоныг олоо явж байгаад гашаанд онцсон байх нь олж аваад. Тэгэл тэр л их ээжийг амар гомдоочсэн.
Тэгээд ээжийнх нь нэмийг олгочихоо яана гэж хайгаал явж ирсэн. Бүгж бугууч хоёр. Энэ бүгчөө тий. Бугууч хоёрыг намайг 15 настай хаад миний ээж надад өгчихсэн. Тэгээд би нөгөө ээжээс өгсөн болохоор их хайрладаг гэсэн байхгүй. Тэгээд энэ ер нь эрэгтэй хүүхэд мөртлөөс ер нь тийм юм гоё гялалцсан тийм юмд их дуртай. Тэгээд ямар л бол би нөгөө тийм голцоо юм аалгатай ч юм уу тээвэрт явж жолоочлохоор ер нь ийм бүгж нэг зүгээд байгаа нь ховор голцоо аваад тавьчихдаг. Хизээний энэ аваад ингээд хэргэлждэг байхгүй. Тэгээд алгуулах гэж надад загнуулжсэн. Наа хамгийн үнэтэй нааш миний ээж өгсөн гэж би. Одоо л ингээд байгаа бас ингээд одоо тэгээд би өөрт нөгсөн тийм өөрт нөгсөн. Би микас дундлын бямбараа шилжүүлэх гэж бодож байна л да. Ээжийн бахархах зүйл олон байдаг л да. Гэхдээ ингээд нэг ээжигээ тэ амьдрал дээр хараад би тийм л зүйл дээр их өрөвдсөн дөө гэд бодсон зүйлээ бидэнтэй хаалцаач. Нэг байдаг ш амьдрал дээр ингээд харж байхад нэг. Яа тийм яг тэгээд бас нэг миний ээж тэгээд энчээрэл ингээд ажиллаад нойр хоолгүй ажиллаад явжаад бид нар бас нэг хаяа бас нэг ирэнэлтэй бас нэг ээжигээ ирэх гээл бас нэг хүүхдүүдээ агаарсах нэг гарах гал ирнэ. Тэгээд ирэхэд миний ээж ээжээл нойр хоолгүй ажиллаж бидрийг ирэхэд тэгэл баярлаа, дөрөв хүүхд нэрж явах баярлаа. Тэгэл тэр юусаа ямар ч ядарсан шинжгүй тэгэл бидрийг өгтөж аваад тэгэл байгаагаараа дайлал ингээ байж хат би бол ээж хараад өрөвчл байсан. Миний ээж одоо энд нойр хоолгүй ингээ хонон үнжин ажиллаж ядарч ээж тэгээд бидрийг ирэхэд бас тэ өөр хүүхдүүд нь ирж яхад тэгэж өгтөж авч яхад бол би бол ээжийг хараад одоо баярлаа. Нэг талаараа бол баярлаа, нэг талаараа өрөвдчихл байдаг нэр ээжигээ бол нэр. Тэгээ та ер нь хүүхдүүдээ хэрэг эрхэллүүлж өсгсөн бэ? Тэ? Тэр талаар бидэнтэй хэлж. За тэ биш нэг одоо эрхэлж явах зам байдгүй дээ бид нар чи ерөнхийдөө тийм зам ба. Тэгтээ бол би хүүхдүүдэд хайртай. Маш их хайртай. Би ер нь жоохон холж гарсан манай хүүхдүүд энэ хоорондоо 5-аас 7 насны зөрүүтэй байгаа. Тэгээд ер нь бас жоохон манай хүүхдүүд тогтохтой жоохон тийм. Тэгээд би хүүхдүүд хайртай, маш их хайртай. Ер нь миний хамгийн үнэтэй юмнууд миний хүүхэд ани ижил гэж би боддог. Яг одоо нэг үртэй хүн баян тийм үнэтэй мод цэцгэлдэг. Хүн чинээр үед бол ястай дүмэг янзтай гоё. За манай ихч бол айгүй их хөдөлмөрч хүү. Ер нь ямарваа юм нэг юмыг эхлэх юм бол ер нь дуусгал ер нь цаг нар тэр халуун хүйтэй ер нь их юу яахгүй их махрууддаг ер нь. Тэр нь л их айгүй их бахархалтай санагддаг да. Тэгээ ээжтэйс хайртай гэж хэлжсэн одоо ер нь их маруухан дөө. Тэгээ бүр огт хэлэхгүй байх юм ч одоо хайшин. Гэхдээ ер нь ойр эдэн жил дээр ээжтэй хайртай гэж ер нь хэлж амжаагүй л явж байна. Ээжийн та өнөөдөр тийм ээ нэг өдөр ч гэсэндээ ингээд ажиллаа түр хойш нь тавиад үр хүүхдүүдтэйгээ ингээд суугаад хүүхдүүдийнхаа тэр бодож явдаг чин сэтгэлийн үгийг сонсоод ажлын хамт олонтойгоо өнөөдрийг ингэж өнгөрүүлээ. Бид ч гэсэн ингээд үр хүүхдүүдтэй хамтдаа нэг багхан ч гэсэн таныг баярлуулахыг хичээлээ. Таны минь сэтгэл бол ямар байна? Бидэнтэй асуулцахгүй юу? Сэтгэл хөндөрөө би ч одоо энэ ой шидсэн юмныг л сонирхож байгаа гэж бодсон чинь хэдэн хүүхд маань бүгдээр ирсэн. Эдгээр харин над юу ч мэддэг мэдээгүй ер нь маш өндөр байна. Харигүлээ өстө нөгөө мэлмэрх гээд байна шүү. Болно. Тэгээ би бас бодож л суулаа. Манай монголчууд тийм ээ тал нутагтай, 5 шүү малтай, 5 хантай гэртээ ийм сайхан ард түмэн, ийм үүлэн дуран тэгээд Монголын сайхан эмэгтэйчүүд өнөөдөр гэртээ ямар сайхан гэрийн эзэгтэй, үр хүүхдүүдтэй ямар сайхан ээжтэй, их орондоо ийм хэрэгтэй үнтэй зүйлийг хийж явж байгаа хөдөлмөрч бүсгүй байдаг юм а гэдгийг өнөөдөр манай нэвтрүүлгийг үзээ сууж байгаа үзэгч хүмүүс маань мэдсэн гэдэгт итгэлтэй байна. Тэгээд өнөөдрөөс хуран цугларсан тийм ээ цаг заваан гаргаад үр хүүхдүүд нь цугларч ижигийн баярлуулахыг зорилоо. Тэгээд ээжийн тэр сайхан тийм ээ хэлсэн ямар дуу илээ? Сэргэлэн багнаас. Энэ сайхан дуу бүгдээрээ хишиглүүлээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг төгсгөе гэж бодлоо.
Сэлмэг тэнгэрийн хаяа газар нэлэгдэртэй захгүй шаргал талын нарийн зэргээр холхуул сэрвангата сэтгэл сэрэг гахтоны ойхан золон азам хотол цэнглийн бүрдэл цэнгэл жаргалын дунд хангар багнасаа дуулаж явна би хурдан мөрний нуруунд дэргийн гон айлаад ховтэй шилбүрээрээ турра гიშгэ хогоолж явна би